Монгол улсын арилжааны ууган банк худалдаа хөгжлийн банк 35 жилийн ой дээрээ үндэсний дээдлэгийн сагсан бөмбөгийн SG Apes багийг ивэнтэтгэж хамтран ажиллахаар боллоо. Худалдаа хөгжлийн банк нь үүсэн байгуулагдсан цагаас эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор SG Apes багийн ивэнтэтгэгчээр ажиллахаар боллоо. Мэдээж бид нэр өнгөрсөн хугацаанд Монгол улсынхаа спорт, урлаг, соёл бүхий л салбарт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж спонсорлож ирсэн олон төв дэлхийн болон олимпийн алтан медаль аваргуудыг төрүүлж ирсэн гэдгээр бүгд сайн мэднэ. Гэхдээ энэ удаад бол хамгийн онцлог үйл явдал бол анхудаа багийн спортыг дэмжиж багийн багаар нь ивент итгэх юм биднэрт боломж олдож байна. Тэгэхээр зэрэг мэдээж бол SG Apes-ийг бүгдээрээ сайн мэднэ. Rising Star Монголын үнэхээр мундаг баг. Мэдээж спортын багт хөрөнгө оруулалт, спонсор бол хамгийн чухал зүйл. Бид нар мэдээж мөнгө санхүү байхгүй, төсөв байхгүйгээр бол яг одоогийн байдлаар бизнес хэмжээнд манай баг үйл ажиллагаа явуулах бол Монголын сагсууд боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк маань Монгол улсын хамгийн ууган банк, хамгийн удаан түүхтэй банк, мөн хамгийн итгэлтэй банк гэж бол би үздэг. Энэ банк маань бол бас SG Apes буюу энэ гал цогтой тод өнгөтэй залуучуудын энэ сайхан банк руу спонсороор дэмжиж орж ирж байгаа нь бол бидний хувьд бол маш том нэр төрийн хэрэг бөгөөд бас маш их хариуцлагыг дагуулж ирж байна гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шин түвшинд хөгжүүлэх, ирээдүйн төв дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээлэхэд чухал алхам болж байна. Худалдаа хөгжлийн банкын цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол залуусынхаа дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм а.